За эрүүл амьдрал цаа нэвтрүүлэг үзэгч та бүхэнд шинэ дугаараа хүргэж байна. За бидний өнөөдрийн нэвтрүүлгээрээ ярилцах сэдэв бол бэлгийн замын халдвар гэсэн сэдэв байна. За бэлгийн замын халдвар яагаад ярьж байгаа вэ гэхээр мэдээж одоо сүүлийн үеийн мэдээлэлд бол бэлгийн замын халдвар ялангуяа энэ залуусын дунд хэд их одоо нэмэгдсэн байна гэдэг мэдээллүүдийг бол одоо мэргэжлийн эмнэлгээс бас эмнэлгүүдээс эрүүл мэндийн байгууллагуудаас өгдөг. Тэгэхээр бид өнөөдөр яг энэ одоо бэлгийн замын халдвараас бид нар яаж сэргийлэх ёстой, ямар тохиолдолд эдгээр одоо халдварууд дамждаг вэ гэх мэт одоо энэ зүйлсийг бид нар мэргэжлийн эмчээс асууж тодруулаад ярилцах болно. Манай өнөөдрийн зочноор Улаанбаатар мед нэгдсэн эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн эмч Эрдэнэтуяа өргөдөө оролцож байна. Орой мэндэргээ танд. Сайн байна уу? Орой мэнд. Орой мэндэргээ. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв ерөөсөө бэлгийн замын халдвар тийм. Ингээд халдвар төвчин судлалын үндэсний төвөөс ч гэсэн мэдээлдэг шүү дээ тийм. Сүүлийн жилүүдэд энэ бэлгийн замын халдвар төвчин бүр эрс ихсчлээ. Ялангуяа энэ халдвар төрж байгаа хүмүүс нь залуус байна гэж яриад байгаа. Энэ одоо яг үнэхээр одоо бодиттой тоо юу тийм. Магадгүй эмч одоо за бид нар одоо энийг заавал одоо бодиттой байдгүй гэж хэлээд тийм. Бас нэг юм ач холбогдолтой биш байх. Бидний хамгийн гол одоо анхаарал татаж ярих юм юу вэ гэвэл мэдээж энэ халдвараас бид нар яаж сэргийлэх юм тийм. Энэ халдвар нь өөрөө ямар аюултай вэ гэдгийг хоёулаа ярьсан зүйтэй байх гэж бодож байна. Зөв. За бэлгийн замаар дамждаг халдварууд нь ер нь бол нянг вирус, шимэгч зэргээр одоо үүсгэгддэг. Тэгэхээр жилдээ бол 376 сая шинэ тохиолдол бүртгэгддэг гэдэг. Тэгтээ энэ дэлхийн нийтийн тоо яриад байгаа тийм. Жилдээ одоо шинэ тохиолдол. Тэгтээ ихэвчлэн шинж тэмдэггүй бас байж болдог учраас энэ одоо маш юм нуугдмал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ер нь бол яг энэ халдвартай байгаагаа мэдхгүй ч юм уу те ингээ нуугдмал үед нь ямар арга хэмжээ авах вэ гэхээр шинжилгээ өгөөд тэгээд эмчилгээ хийх ёстой. Тэгээд энийгээ мэдхгүйгээсээ болоод ер нь эмэгтэйчүүд ямар хор нөлөөтэй байгаа гэхээр өргөөд л одоо дотоод төрөлт ч юм уу эсвэл жирэмслэхгүй жирэмсэлсэн ч гэсэн ингээ амжилтгүй болоод тэгээд эсвэл арцгийн архаг өвдөлт үүсээд тэгээ умаа үзний хавдрын эрсдлийг одоо бий болгоод ингээ явж идэг гэсэн үг юм. Бас маш олон эрсдлийг бий болгож идэг. Энэ ч нэг бэлгийн замаар ер нь л дамжиж халдварлаад байгаа шүү дээ голчлон тий. Одоо нөгөө хүмүүс ярьдаг шүү дээ нөгөө доох одоо цусаар дамжиж халдварладаг мэтчлэнгээр тий. Тэр шиг яг одоо их одоо бэлгийн замын халдвар төвч ер нь бол зөвхөн бэлгийн замаар халдварлаад байна тий. Зөвхөн бэлгийн замаар дамжина. За тэгээд тухайн одоо бэлгийн замаа дархлааг нь мунгадаг. Тэгэхээр одоо нөгөө хүн ханаа түрээл одоо ямар байдгүйлээ те ингээл амьсгалын зам уушиг цээж яг тэрэн шиг байдал ингээд байнгын арцагт үүсээдэвэл ер нь бол энэ маш хэцүү байдаг гэсэн үг. Тэгэхээр дараагийн хүндрэлийг үүсэх нөхцөл бүрднэ гэсэн үг. Одоо яг ингээд дийлэнх тохиолддог бэлгийн замын халдвар төвчин гэхээр одоо юу байдгийг болоо ямар за ер нь бол одоо дийлэнх тохиолж байгаа юм ингээд бүлэг болоод ангилчин. За бактери, вирус, шимэгч за тэгээд мөөгөнцөр гэдээ ангилж байгаа. За тэгээд бактерит нь бол одоо хамгийн түгээмэл байдаг нь бол халамид, тэмбүү, закутны үүсгчүүд байдаг. Вирус нь бол хүний папиллома вирус гэдэг нөгөө хавдар үүсгдэг вирус. За шимэгчт нь бол тэрхамнаад бол хамгийн түгээмэл байдаг. За гэх мэтчлэн ингээд явна гэсэн үг. Мөөгөнцрийн халдвар бас элбэг байдаг юм шиг харагдаад идэг шүү дээ. Тий, ер нь бол чи өөрөө тэгээд нөгөө антибиотик хэрэглэсний дараа ч юм уу мөөгөнцөрчлөө гэж ярьдаг хүмүүс олон байдаг шүү дээ. Тий. Тэгээ мөөгөнцрийн халдвар бас хэцүү. Одоо ингээд нөгөө имжлэхгүй удах юм бол бас өөр газар мөөгөнцрийн голомт үүсгдэг, маш их хүндрэл үүсгдэг. Тий. Эдгээр одоо нөгөө бэлгийн замын халдварт өвчин бол бүгдээрээ эрсдэлтэй, бүгдээрээ аюултай. Мэдээж одоо тоохгүй яваад ах юм бол дараа чи аюултай нөхцөлийг бий болгодог. Яг тэр одоо хүндрэлүүд нь юу вэ? Тэр талаас нь та ярьж өгч тээ. За жишээлбэл мөөгөнцөр нь одоо яг 100 бэлгийн замын халдвар хэд хэцүү. Энэ өөрөө эмэгтэй хүний өвтрэнд ингээд тодорхой хэмжээгээр байдаг. Энэ байх ёстой хэмжээнээс ихсчихээрээ л эмгэг үүсгээд байгаа. Тэгэхээр яг тухайн одоо нөгөө байх ёстой тоо хэмжээг бууруулах одоо эмчилгээ яваад тэгээд тэрэндээ тохирсон одоо юугаа хэрэглээд эмийн эмчилгээгээ яваад үр дүнтэй байдаг гэсэн үг. За тэгээд мөөгөнцрийн хувьд юм. За тэгтээ одоо нөгөө мөөгөнцөрж бай те бусад ингээд юм халдварууд зүгээр юм өтрээний энгийн үрсэл байсан ч эмэгтэй хүнийг жирэмсэн байхад өсөлтгөө болгох ч юм уу дотоод төрөх зулбах эрсдлийг нэмэгдүүлж идэг. Тэгэхээр ерөөсөө юм энгийн үрслийг ч гэсэн таахгүй байж болохгүй. Тийм эдгээр нь бол тус тустай юм бас өндөр хувьтай. Тэгээд дан ганцаас бэлгийн замаар шууд энэ хүмүүс ч ингэхгүй. Өөр одоо өстэй маш олон төрлийн бактери вирус байгаа шүү дээ. Тэгэхээр тэднээс шалтгаалаад ер нь бол энэ бүх одоо процессыг явагдаж байгаа гэсэн үг. Тийм. За яг одоо ийм альч одоо тий
одоо үүсгэгдсэн байсан бэлгийн замын халдвар ер нь одоо ямар шинж тэмдгээр ямар зовиораар одоо эхэлж биедтэй дохио өгдөг юм бэ? Би одоо ингээд тий өрөвсөд энэ шүү, өвчлөөд энэ шүү гэдгийг одоо тухайн хүндээ ямар одоо шинж тэмдгээр дохиох вэ? За яг шинж тэмдэггүй гэж бас байгаа тий. Шинж тэмдэгтэй гэд ирэх юм бол ер нь бол нөгөө мэдээж хэрэг доошо өвтрэнээс одоо өнгөтэй өндөртэй ялгаац гарах, захтнах, одоо улайж хаавдах ч гэдэм үү, тиймэрхүү шинж тэмдэг бол илэрнэ. Тэгээд ийм шинж тэмдэг илэрсэн хүмүүс ерөөхдөө очиод үзүүлцдэг. Тэгээд нөгөө тухайн бактерийн тоо хэмжээ байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр нь ингээд яг шинж тэмдэг үзүүлэх хүчээр ороогүй биед ороогүй гэж болно. Тэгэхээр шинж тэмдэггүй яваад байж болно. Тэгэхээр тэр хүн тараагаал ч юм уу те ингээ яваад болдог. Тэгээ ихэвчлэн ер нь бол тэр нөгөө доош юм гараал ингээл зовиортой байгаа хүмүүс бол үзүүлэх шинжилгээ өгөөд ийм байна тийм байна гэд ингээд эмчлүүлээд явцдаг. За тэгээ шинж тэмдэггүй хүмүүс хамгийн аюултай байгаад байгаа. Тийм шинж тэмдэггүй ч өстой эрсдэл. Ер нь бол бэлгийн замын халдварууд ч бас нэлээ бас өндөр хувьтай шинж тэмдэггүй явж болно. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс дээр ч юм уу. Эрэгтэй хүмүүс ягаад ямар онцлогтой юм гэхээр нөгөө эмэгтэй хүнийг бодох юм бол шээс бэлгийн зам нэг учраас ерөөхдөө ингээ шээсээрээ угаал ингээд яваад иж болдог. Шинж тэмдэг илэрхгүй гэж болно эрэгтэй хүнд. Эмэгтэй хүнд илүү илэрнэ. Ягаад гэвэл тэнд ингээд нэг юм хөндөй хоолой байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хоолойд ингээд байгаа бүх бактери одоо вирус орлоо гэж бодоход хашааж гарахгүй тэндэл байгаа учраас цаашаал дээшээл явж өгснө үхээс тэрийг одоо нөгөө ямар нэгэн байдлаар одоо ихтэй хүн шиг физиологтэй биш тийм. Тэгэхээр тэр нөгөө анатомын онцлог учраас эмэгтэй хүндээ илүү байдаг. Тэгэхээр эрэгтэй хүн шинж тэмдэг багтай, эмэгтэй хүн шинж тэмдэг мэдэрнэ гэсэн үг. Ер нь бол тийм юм байна. За мэдээж одоо ямар нэгэн зовиор илэрч аваад ерөөсөө нэн тэргуунд л нэмж танд. Тэгээд тухайн одоо нөгөө бактерийн тоо хэмжээ их огцом одоо цочмоор үргэлжлүүлэх юм бол тэр тоо хэмжээ нь бол маш өндөр титртэй байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд эрэгтэй хүн ч гэсэн шинж тэмдэг илэрхүйц бас болно. Тэр нь бол маш их хэмжээтэйгээр тухайн халдвартай хүнээс авсан байна л гэсэн үг. Нөгөө шинжилгээний хариун дээр нэг юм байх хэвээр дундаж гэдэг нэг юм төвшин байдаг шүү дээ. Тэрнээсээ бүр хит их даваад одоо нөгөө хай төвшин гэдэг нөгөө ээчэр тэмдэглэждэг шүү дээ. За тэр бол ерөөсөө л асуудал асуудын үүсээд эхэлсэн байна л гэж ойлгох нь шүү дээ. За одоо энэ бэлгийн замын халдвар яг зөвхөн бэлгийн замаараа л ихэн дамждаг гэж байна тий. Тэгэхээр мэдээж энэс сэргийлэхийн тулд бид нар яг яах ёстой юм бэ? Одоо ялангуяа одоо эрчүүд бол ингээд одоо физиологийн анатомийн тий арай нэг өөр юунаасаа болоод харьцангуй бас бага байдаг тий. Одоо халдвар шинж тэмдэг нь бага гэж нэмэгтэйчүүдийн хувьд бол яг шууд илэрх боломжтой болчих юм байна. Тэгэхээр одоо хин хаана ер нь бол аюулгүй байдал одоо юу гэдгийг тий тэрийг одоо баримтлах нь чухал юм байна шүү дээ. Тэр талаас нь та хүмүүс зөвлөгөө өгөөч тий. Тийм мэдээж одоо тохиолын бэлгийн хамтрагч одоо хавтал байхгүй байх хэвээр тэгээ бэлгэвч хэрэглэх хэвээр гэдэг ийм одоо энгийн юмнууд байгаа шүү дээ. Тийм наазах юмнууд байгаа. Тэгээд бас нөгөө нэг л ийм бэлгийн хамтрагчтай үнэн жоох хэвээр байхгүй юу. Тийм тэгээд одоо яг ингээд практиктаас бас хэцүү шүү дээ. Тэгэл айгүй их юм тохиолдлууд гарна ингэсэн тэгсэн гэл ингээл тэгэл тэр болгоныг ингээд сонсно. Сонсоод ингээд тухайн хүнд ингээд тайлбарлаж өгнө. Тэгээд дахиад бас халдвар авсан ирдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хувь хүний ухамсар талаасаа ч юм уу тий эсвэл ингээд одоо эсвэл нийгмээ дагаад ч юм уу бас тийм ер нь жоохон тийм юу байгаа. Одоо яг энэ одоо тохиолдолтой ажилладаг одоо таны хувьд тий эмчхүүний хувьд яг иймэрхүү асуудал ингээд давтагдаад ирсэн эмчилгээ хийлгээд тий эмчлээд явуултал эргээд дахиад ингээд хүрээд ирсэн тохиолдол танд бас нэлээд бас зөндөө шүү дээ тий зөндөө байгаа тий одоо ингээд ингээрээ тэгэрээ гэл ингээд хэлнэ. Одоо энэ жоох хүүхдүүд бас хэцүү байдаг байхгүй юу? Жоох хүүхдүүд тэгэхээр одоо миний хувьд энэ 18 9 хүүхдүүд байгаа шүү дээ 20 тий. Тэгэхээр айгүй их халдвартай ирдэг. Тэгээд халдвараа ингээд нуудаг. Тэгээд шинж тэмдгээ ингээд нуугаад үзүүлэхгүй их явдаг. Тэрнээсээ болоод ингээд бүр шээж чадахгүй болоод тэр ирдэг байхгүй юу? Тэгэхээр ер нь одоо ялангуяа иймэрхүү хүүхдүүдэд нөгөө яг халдвараасаа болоод хоёр төгчөөр олгоо өрөвсөл ч юм уу айгүй хүүсдэг. Тэгээд нөгөө хаалганд ороод ч юм уу мэддэг. Тийм. Тэгэхээр нөгөө ээж аваасаас нууч штэ тий. Тийм. Тэгэхээр бас нөгөө хараа хяналт ч юм уу сайн эсвэл зөвлөх хэрэгтэй байхгүй юу? Сайн хэлэх хэрэгтэй. 18 9 наснд хүрээд ингээд насанд хүрсэн тий. Том хүний амьдралаар амьдарч байгаа ч гэсэндээ бас нэг хувь хүний ухамсар хариуцлага гэж юм байдаг шүү гэдгийг бас давхар сануулах хэрэгтэй. Тийм давхар санаа. Одоо ингээд бүх юм нээлттэй болсон учраас бүгд мэдж байгаа штэ. Хүүхдүүд бол бүх юмыг мэдж байгаа. Тэгэхээр ер нь бас нээлттэй байгаарэ эзэгчүүдэд л гэж хэлэндээ. Зөв. За бэлгийн замын халдвар гэж ярихлаар маш олон одоо маш том агуулга учраас хоёулаа ерөөсөө нэгэн гол гэсэн юмнуудыг энэ л
анхааруулж тий ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бэлгийн замын халдварт одоо яг өртчлөө гэж бодоход тий бид нар одоо халдвар авчлаа гэж бодоход бид нар хамгийн түрүүнд эмчит хандах хэрэгтэй юм байна. Тэгээ мэдээж одоо эмчилгээ явах бах тий. Тэгээд ер нь эндээс одоо байнгын ингээд нөгөө сэргийлээд авах боломжтой юм байдаг юм болов тий. За байнгын сэргийлэх гэхээр ер нь бол одоо нөгөө шинжилгээгээр одоо нотлно шүү дээ тий. Тэгэхээр одоо шинжилгээний давтамжууд гэж байдаг байхгүй юу? Одоо тухайн 6 сард нэг мазогийн шинжилгээ өгнө. За зовир илрэнгүүт эсвэл өгнө. За яг тогтмол бэлгийн харьцаанд байгаа хүмүүс жилдээ нэг удаа PCR-ын шинжилгээ өгөх хэрэгтэй. За эсвэл бэлгийн хамтрагч солигдох тоолонд PCR-ын шинжилгээ өгөх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. За тэгээд эхоны шинжилгээ одоо эмэгтэйчүүдийн эхо жилдээ нэг харуулаарай ч гэдэг юм уу. За HPV тест шинжилгээ гэж байгаа. Тэгэхээр HPV тестийн шинжилгээг бас ингээд 5 жил нэг өгөх хэрэгтэй ч гэдэг юм уу. За ер нь бол хамгийн анхны нөгөө бэлгийн хавтлаар эрэгтэй эмэгтэй хүүхд хоёулаа нөгөө вирусыг авч идэг учраас нөгөө хавдрын юунаас сэргийлэх гэдэг юм уу те ингээд ер нь бол одоо нөгөө бэлгийн замаар дамжиж байгаа халдваруудыг ингээд сэргийлэх бол боломжтой байхгүй юу? Одоо давтамжтайгаар ингээд эмчийн хяналтанд үзүүлээл ингээд авахгүй яваад байвал ямар ч асуудалгүй. Яг одоо нөгөө үзүүлж харуулахгүй те ерөөсөө тоохгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү бүлэгт бол илүү зовир одоо нөгөө эрсдэл хүндрэл их гардаг гэсэн үг. Тэгээд одоо яг эмчийн заавраар те одоо жишээлбэл эмчтэй үзүүлэл яваад байгаа хүнд ямар ч асуудалгүй шүү дээ. Ингээд энийг хэрэглээрээ ингээд урьдчилан сэргийлэхээр ийм явна шүү гэд. Тэгээ эмэгтэй бол өөрөө бас нөгөө өвтрийнхээ орчин бас анхаарах хэрэгтэй байхгүй юу те. Ашигтай бактери нь буурчлаа. Тэгэл ямар одоо байнгын одоо юм юу хэрэгтэй байхгүй юу. Эмчилгээ, суур одоо юм юу хэрэгтэй гэсэн үг. Тэгэл явчих юм бол ямар ч асуудалгүй. Тийм. Баярлалаа. Дараа эмчийн яриан дээр нэмж хэлэхэд бол мэдээж яг энэ бүгдээс одоо хамгаалах боломжтой зүйл бол одоо бэлгэвч байна тий. Аль бэлгэвчүүд нөгөө бэлгийн замын халдвараас одоо тодорхой хэмжээс сэргийлэх гэдэг байгаа шүү дээ тий. Тодорхой хэмжээнд гэж хэлэх нь зүг үү? 100% сэргийлэх юм уу эсвэл за 100% бол биш тий. Тухайн одоо нөгөө эрсдлийг үнэлнэ шүү дээ тий. Тэгэхээр 98-аас 90% хамгаалнаа л гэж хэлэх байх. За тэгээ мэдээж одоо тохиолдлын бэлгийн хавтал буюу одоо тий магадгүй нэг орой одоо шоудаж явж байгаа хин нэгэнтэй таарад бэлгийн харьцаанд орохгүй байх нь тий. Одоо зүгээр нь одоо хизээч хамаагүй ч юм уу те хинтэй ч хамаагүй бас бэлгийн харьцаанд орох нь танд одоо бэлгийн замын халдвар авах эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байгаа байх нь за дээрэс нь саяны эмчийн хэлсэн одоо 300 хэдэн сая хүн те дэлхийн нийтэд жилд одоо юм шинэ тохиолдол бүртгэгддэг гэж байна. Энэ бол зөвхөн эмнэлэгт одоо хандсан хүмүүсийн тоо гэж хэлээд байгаа. Тэгээд нөгөө бэлгийн замын халдвар чи одоо наана одоо мэдэгдэж байгаа нэг хүн цаана дахиад одоо хидж байх боломжтой бас болчиход байгаа тийм хавтагчаасаа хамаарад тий. Ядчил одоо нэг хавтагчтай байдлаа хичтгод нэг хүний хард дахиад нэг хүн байж байгаа. Болж байгаа тий. Тэгэхээр тэндээс нь бас нэг сэрэмжлүүлэг болгож анхааруулах нь зүйтэй байх тий. Тэр яг зөв гэсэн. За баярлалаа амжаа. За бэлгийн замын халдвар дээр бас одоо яг миний асууж амжаагүй ч юм уу чадаагүй миний одоо бас мэдлэгийн цар хүрээ хүрэхгүй яг үлдсэн ойлголт байна уу? Тэн дээр бас нэмэх юм байвал тий. Нэмж хэлэх юм нь бол бараг давхцсан да тий. Ер нь бол тогтмол яг эмчтэй үзүүлээд хяналтанд ингээ байгаа хүмүүс бол ямар ч асуудалгүй байдаг. Тэгээд ер нь бол сайн үзүүлж харуулж агараа л гэж хэлэх байх тий. Баярлалаа амчаа. За баярлалаа. За эрүүл амьдрал цахилгааны нэвтрүүлгийн энэ удаагийн зочин эмчээр Улаанбаатар мед нэгдсэн эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн эмч Эрдэнэтуяа урагдлаа. За эрүүл амьдрал цахилгааны нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар бэлгийн замын халдвар гэсэн сэдвээр үзэгч та бүхэнд бас мэдээлэл өгөхийг зорилоо. За мэдээж бэлгийн замын халдвар гэдэг бол одоо яг энэ хэлсэн шиг бэлгийн замаар дамждаг ийм одоо актер халдварууд байдаг. За мэдээж энэ халдварууд бол одоо маш олон эрсдлүүдийг дагуулж байдаг, хүндрэлүүдийг дагуулж байдаг. Тэгэхээр яг нэвтрүүлэг үзэж сууж байгаа нөхөн өрчхүүн насны эрэгтэй эмэгтэй хүмүүс аль нь ч гэсэн бэлгийн замын халдвараас сэргийлж мэдээж одоо нэг хавтагчтай байх тохиолдлын бэлгийн хавтлаас татгалзах за бэлгэвч хэрэглэх гэх мэт одоо энэ энгийн дадал хэвшлүүдийг амьдралдаа одоо бүр ягштал биелүүлснээр та бүхэн маань бэлгийн замын халдвараас одоо өөрийгөө хамгаалж сэргийлэх боломжтой байх нэ. Мэдээж энэ бол одоо ирээдүйн таны амьдралын чанарт ч гэсэндээ эргээр нөлөөлөх ийм боломж юм. За нэвтрүүлэг маань үргэлжлээд үзэгч та бүхэндээ бэлгийн замын халдварын үед бас одоо яг ямар нэгэн шинж тэмдэг илрээ зовир илэрсэн тохиолдолд мэдээж эмчилгээ хавсарна. За эмчилгээтэй хавсраад бас ямар одоо нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болох вэ гэдэг мэдээллийг үзэгч та бүхэн нэвтрүүлгийн дараагийн хэсгээс хүлээн авч үзээрэй. Ингээд нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулж үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Эрүүл амьдрал цахилгааны нэвтрүүлэг үргэлжлэн танд хүрч байна.
За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ эмэгтэйчүүдийн бүх төрлийн шалтгаантай өтрээний өрөвслийн үед хэрэглэх боломжтой локол болон вигел хоёр бүтээгдэхүүний талаар танилцуулнаа. За локол бүтээгдэхүүн нь эмэгтэйчүүдийн бактерийн шалтгаантай өтрээний өрөвсөл, мөөгөнцрийн шалтгаантай өтрээний өрөвсөл, за мөн эмэгтэйчүүдийн цагаан амьны ялгарл ихсэх үед хэрэглэдэг локол бүтээгдэхүүн байна. За локол бүтээгдэхүүний гол давуу тал нь гэвэл за эмэгтэйчүүдийн маань өтрээний өрөвсөл дахин давтагдах гэдэг гэсэн үг. За мөөгөнцрийн ч үед бай одоо бактерийн шалтгаантай өрөвслийн үед ч бай антибиотик эмчилгээ хийсэн, за мөн мөөгөнцрийн үед лаа эмчилгээ хийсэн ч гэсэн дахиад тухайн эмэгтэй маань жоохон ядрах юм уу, за аль эсвэл дархлаа сулрахтай холбоотойгоор дахин халдвараар өвчлөдөг. За тэдгээрийг одоо дахилтаас сэргийлэхийн тулд локолыг хэрэглэж болно. За локол нь болохоор тухайн өрөвслийг намдааж өгнө. За дээр нь болохоор өтрээний хэвийн ашигтай бактери буюу лактобациллийн амьдрах тат орчныг бүрдүүлж өгдөг. За энэ маань болохоор яах вэ гэхээр тухайн эмэгтэй маань одоо мазаагүй юм уу ямар нэгэн шинжилгээ өгөхөөр өрөвсөлгүй байгаа хэрнээ за эмэгтэйд маань өөрт нь зовир шинж тэмдэг илрээд байгаа үед тэдгээрийг намдааж өгдөг. За дээр нь өтрээний орчин тэнцвэрчүүлж өгдөг бүтээгдэхүүн байгаа. За локол маань болохоор өөрөө мөн аргаах үйлдэлтэй. За аргаах үйлдэл нь гэвэл одоо өтрээний хэвийн цагаан юмны ялгарл ихсэж байгаа үед болохоор тэдгээрийг бууруулах зорилгоор хэрэглэж болно. За локолтой хамт болохоор вигел бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөдөг. За вигел нь болохоор тухайн эмэгтэй маань шууд өтрээндээ хийж хэрэглэдэг ийм бүтээгдэхүүн байгаа юм аа. За мөн өрөвслийн эсрэг за өвдөлт намдаана. За дээр нь болохоор вигел маань антигистамин буюу гистамины эсрэг үйлдэл үзүүлдэг гэсэн үг. За энэ болохоор яадаг вэ гэхээр бүх төрлийн шалтгаантай өрөвслийн үед тухайн эмэгтэйд захтнах, хорсох зэрэг тийм зовирууд илэрдэг. За вигел нь болохоор тухайн зовирыг намдааж өгөх үйлдэл үзүүлнэ. За хүмүүсийн хамгийн их асуудаг зүйл нь болохоор локолыг жирэмсэн үед хэрэглэж болох уу гэж асуудаг. За локол нь болохоор 25-7 хоногтойгоос дээш үед эмчийн заавраар хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн байгаа юм аа. За локол бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ 2 ширхгээр өдөрт 3 удаа за курс эмчилгээ нь 3 сарын хугацаанд хэрэглэнэ. За вигелийг болохоор 1-2 граммаар өглөө оройдоо за эсвэл зөвхөн оройдоо хэрэглэж болно. За тэгээд курс эмчилгээ нь 7-оос 14 хоногийн хугацаанд шинж тэмдэг арилтал хэрэглэнэ. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Витамины зөв хэрэглээ болонгаар уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр та бүхэндээ витамины талаарх товч мэдээллийг хүргэх болно. За витамин гэдэг нь бид баран нийлждэггүй, эд эсийн бүтцэд оролцдоггүй. Гэхдээ биохимийн урвалын хурдыг зохицуулдаг, физиологийн үйл ажиллагааг хангадаг ийм органик нэгдэл байгаа. Өмнөд үрцэнчлэн витамин бид баран нийлждэггүй тул өдөр бүр одоо хоол хүнсээр болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан хэрэглэх шаардлагатай байдаг. За витаминыг хангалттай хэмжээгээр авч чадахгүй бол физиологийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг байна. За витаминыг ерөнхийд нь усан дуустдаг болон тосон дуустдаг гэж хоёр ангилдаг. Тосон дуустдаг витаминд витамин А, Д, Е, К гэсэн витаминууд ордог. За эдгээр витаминуудыг одоо өөх тостой хамт хэрэглэх юм бол бид илүү шимэгддэг. За мөн илүүдэл нь одоо элэг болон өөхөн эдэд хоримтлагдах одоо боломжтой байдаг учраас тунг одоо хэтрүүлэхээс болгоомжлох шаардлагатай байх нэ. Харин усан дуустдаг витаминд B бүлгийн витаминууд болон С витамин ордог. За эдгээр витаминууд нь усан дуустдаг, бие шууд шээсээр гадагшилдаг учраас өдөр бүр хэрэглэх шаардлагатай байдаг. За B бүлгийн витаминуудад B1, B2, B3, B4, B5, B6, B7, B8, B12 гэсэн витаминууд ордог. За өнөөдөр та бүхэндээ B5, B6, B7-гийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал B5 буюу пантотеины хүчлэн ерөнхийдөө бочин солилцооны дэмжлэг витамин гэж явдаг байгаа. Ерөнхийдөө энгийнээр тайлбарлах юм бол хоол хүнсийг энерги болгох одоо үйл явцыг дэмждэг витамин гэж ойлгож болно. За B5 витамин нь одоо хангалттай хэмжээгээр байснараа арьс, үс, хумс зэрэг одоо гой сайханд эргээр нөлөө үзүүлдэг учраас энэ витаминыг одоо гой сайхны эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд түгээмэл агуулсан байдаг. За B5 дутагдсанараа бочин солилцооны хямралтай холбоотой хэд чочромтгой болох, нойр алдагдах, ядрах зэрэг одоо шинж тэмдгүүд илэрдэг. Насан туршидын хоногийн хэрэгцээ тун 5 мг байдаг. Харин B6 витамин 100 гаруй ферментийн үйл ажиллагаанд оролцдог. Мөн уургийн бочин солилцооны гол үүргээ гүйцэтгэдэг ийм витамин байгаа. Мөн одоо өөр нэг онцлог үүргэн гэх юм бол мэдрэлийн эсийн сэрэл дамжуулдаг бочин нийлэгчлэлтэнд оролцож одоо танин мэдгэн үйл ажиллагаа дэмждэг ийм одоо онцгой витамин байгаа. Тийм ч учраас одоо тарих дэмждэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд одоо энэ витаминыг агуулсан байдаг. За өөр нэмэлт үүргүүд нь гэх юм бол дархлаа дэмжих болон гемоглобины нийлэгчлэлтэнд оролцох зэрэг олон үүргүүдийг гүйцэтгэдэг. Энэ витамин дутагдсанаар
талаараа толгой өвдөх, буйдлах, анхаарал төвлөрөл сулрах, хэд ядрамтгай болох мөн одоо халдвар төвтөмтгөө болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. За хоногийн хэрэгцээ тун нь 30 микрограмм байдаг бахнэ. За харин B7 витамин буюу одоо хүмүүсийн сайн мэдэх биотин витамин болохоор өөх тоос, уураг, нүүрс усны солилцоонд оролцдог. За тийм ч учраас одоо эдисийн хэвийн өсөлтийг зохицуулах үүргийг гүйцэтгэдэг бахнэ. За биотин дутагдсанараа арь сурааших, ус унах, хурамдгай болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тийм ч учраас одоо хүмүүс арьс ус хүмсэнд шууд нөлөөлдөг витамин гэж ойлгодог байна. Гэхдээ шууд нөлөө үзүүлдэг витамин бол биш. Энгийнээр тайлбарлах юм бол арьс ус хүмс маань байнгын шинэ ус гэж одоо өөргөө нөхөн сэргээх шаардлагатай байдаг. Тийм ч учраас биотиныг хэрэглэснээрээ арьс ус хүмс хэвийн одоо нөхөн сэргээгдэх юм боломж бүрддэг байна. Биотины хоногийн хэрэгцээ тун нь 30 микрограмм байдаг байна. За эдгээр витаминуудыг яргаа загас болон авокадо, өндөгний шар, одоо ногоон, навчит ургамал зэргээс авах боломжтой. Хэрвээ та одоо эдгээр хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж чадахгүй байгаа бол эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдээр дамжуулан эдгээр витаминуудаа авч одоо бодис солилцоогоо дэмжих боломжтой байх нэ. За өнөөдөр та бүхэндээ витамин B5, B6, B7-гийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.